нийгмийн эрх ашиг, иргэдийн аюулгүй байдал, эрүүл аж төрөх тийм ээ. Өвчнөөс өрчин сэргийлэхийн ажилд бол хувь хүн байгууллагууд бол нийгмийн эрх ашиг, нийгмийн илгийн хүрээндээ бол одоо хамтарч ажиллаж эндээ цаг зав бас гаргаж явах үүрэгтэй байдаг. Тэгээ энийг бол санаачлан хэрэгжүүлж бодит ажил болгож байгаа. Танай телевизийн хамт олонд их талархаж байгаа. Тэгээд цаашдаа эрүүл мэндийн салбар дээр маш олон шийдвэр, бодлого шийдвэрүүд гарч идэг. Эрүүл мэндийн салбарын ажилтан ажиллагчид маань өдөр шөнөгүй, нойр хоолгүй, цагаан халаад нөмөрсөн энэ их нөр ажлыг бол одоо бас иргэдээ сурталчлах, хамтран ажиллах, эрүүл аж төрөх, иргэн маань эрүүл байх, эрүүл мэндийн салбарыг бол одоо улс орныхоо хамгийн дөрөвний эхний одоо үнэт баялаг болгож авч явах, энэ дээр анхаарлаа хандуулах тал дээр бол хэвлэл мэдээллийн байгуул бол маш чухал үүрэгтэй гэж ойлгож байгаа. Тэг. Бид цааш таан бас эрүүл мэндийн салбарын байгууллагуудаа бас ялгаагүй хамтарч ажиллана. Энийг бол одоо нээлттэй урьж байгаа. Тэгээд манай үндэсний телевизийн хамт олон маань бид бас хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн салбартаа хэрэгжиж байгаа тийм ээ. Тэр төсөл хөтөлбөр хэрэгж эрүүл мэндийн эмч эмнэлгийн ажилчдын одоо гарч байгаа шинэлэг мэдээлэл хамтарч ажиллах, одоо тэр өвчнөөс өрчин сэргийлэх, эрүүл аж төрөх энэ бүх асуудлууд дээр бид одоо цаашдаа хамтарч ажиллана гэж бодож байна. Өвчнөөс өрчин сэргийлэх, эрүүл аж төрөх бол одоо хамгийн чухал асуудлын нэг нь. Одоо биднээс хуучин одоо ойлголтоор бол эмнэлэгт хэвтэл одоо нэг витамин тариа хэлгээл антибиотик хэлгээл тийм. Нэг 14 хоног хөвчих юм бол одоо хамгийн одоо хүмүүсийн зорилт байлаа шүү дээ. Одоо бол нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн юм юу энэ зар сурталчилгааны чиглэлээр бол барих бодлого маань өвчлөхөөс өмнө хүн өөрийгөө эрүүл байлгах хэрэгтэй. Эрүүл дадал, арга барил, эрүүл байх тэр орчныг, сургалтыг, тэр одоо мэдээ сурвалжнуудыг авч хүлээж авч хүн өөрийгөө эрүүл байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Тийм учраас эрүүл мэндийн яам нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн зар сурталчилгаа чиглэлийн эрүүл байх чиглэлийн өвчнгүй байлгах чиглэлийн энэ одоо том зорилтыг энэ жилийнхээ зорилт болгон ажиллаж байна.